Сэтгэлийн дуудлага шоу нэвтрүүлэг. Сайн байцгаана үзэгчдээ. Сэтгэлийн дуудлага нэвтрүүлгийн 3 дахь дугаар эхэлж байна. Өнгөрсөн дугаараар Best Boy-ын Best House-ийн хамт олон энэхүү Канада технологиор барьсан энэхүү гайхалтай сайхан байшин надад бэлгэлсэн. Туйлыг баярлж байна. Гэр бүлээрээ энд аж төрөн амьдран сууж байна. Амар сайхандаа ч эндээ жаргах бах. Яг энэ байшин дууссан. Одоо бид өхгүй болохгүй. Энийг чамд өгч. Би нэр яах. Одоо тий айл тонхоо болоод удаж чинь. Гэхдээ одоо бол манай тонж болно. Давтар манад ирээрээ. Бүгдээр орцгоо тий. Ингээд хамбар. Тий. Чамбал дөрүүлээ шүү дээ. Тийм ихтэй яг хав ер нь амьдрах гэж л яваа залуу хүмүүсийн нэг те. Гэтэ бор зурх хэрэгэл явж байгаа. Үнэхээр амар их баярлж байна. Хийх үг алан байна. Энэ сэтгэлийн дуудлага гэдэг нэвтрүүлэгт дараагийн дугаараар үзэгчтэй би хөтлөж хөрөх болно. Энэ бас сэтгэлийн дуудлагаар бас би өөрийнхөө хувь нэрөө оруулах хэрэгтэй. Харин энэ удаагийн дугаарт Best House, Best Boy-ын сэтгэлийн дуудлагаар нэгдсэн Vitsamo компани ажилчин борлуулагч Бат Эрдэнэ, маркетингийн менежер Оюун Чимэг нартай байшин барьж өгнө. Хамт олонныхын хэлснээр Бат Эрдэнэ Оюун Чимэг нар маань хорвоо дээр шин зочноо хүлээж байгаа. Анх ажилд орохдоо Vitsamo компанид мөр зэрэгцэн ажиллаж байхдаа энэхүү хоёр хос маань танилцаж гэр бүл болцсон. Хорвоо дээр шин зочноо хүлээж байгаа энэ гайхалтай гэр бүл байшин барьж өгнө. Бидний байшин барих зорилго бол салбартаа мандаалагч хамт олноо урайлан дууддаг ийм гайхалтай амьдралд хайртай залуучуудад байшин барьж өгөх зорж байгаамаа. Одоо ингээ бүгдээрээ Бат Эрдэнэ Оюун Чимэг нартай байшин барьж өгөх газар дээр очиж байна. Саран хөөхтэй Оюун Чимэг нь 1985 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Өмнөгов аймгийн Далан залгад хотноор төрсөн. Багаасан хагас өнчөн ээж дүүгийн хамт амьдарч өссөн. Одоо нөхөр хүүгийн хамт амьдардаг. Ирэх 7 дугаар сард 2 дахь хүүхдийн төрхийг хүлээж байгаа. Оюун Чимэг нь 2003 онд нийслэлийн 50 дугаар сургуулийг төгсөж 2008 онд Сэрүүлэг дээд сургуулийг гадаад худалдаа бизнес менежментийн мэргэжлэр төгссөн. 2008 онд Vitsamo Fruit Juice компанид маркетингийн менежерийн ажилд орсон цагаас хойш тус компани толгой компани болох Мянган Ланд компани салбар компаниудын маркетингийн хэлтсүүдэд ажиллаж шинийг санаачлан ажил сайжруулж ирсэн. Хорлмоо өвгтэй Бат Эрдэнэ 1982 оны 1-р сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эцэг эх нь Багднаас сурж эгч дүүтэйгэн гуруулан өссөн. Одоо эхнэр хүүгийн хамт амьдардаг. Ирэх 7 дугаар сард 2 дахь хүүхэд нь төрнө. 2010 оны 9 дугаар сард Vitsamo Fruit Juice компанид борлуулалтын жолоочийн ажилд орсон. Бат Эрдэнэ өөрийн ажлын этвэх зүтгэл, итгэлтэй, хариуцлагатай байдлаа компанид харуулж чадсан учраас 2011 оны 1-р сард борлуулагчийн ажилд томилон ажилласан. Vitsamo Fruit Juice компанид ажиллаж байх хугацаанд тус компани маркетингийн менежер Оюун Чимэгтэй танилцж гэр бүл болж нэг хүүтэй болсон. Сэтгэлийн дуудлагаар нэгдсэн залуус маань өнөөдөр байшин барих газар маань энэ газар. Энэ газрыг Бат Эрдэнэ Оюун Чимэг хоёр маань хэдхэн хоногийн өмнө өөрийн болгоод иргэнийхээ хуваар өөрийн эзэмшлийн газар болсон. Гэхдээ энэ газар дээр юу барихаа одоохондоо шийдэгдэг байгаа энэхүү хоёр залуудаа Best House, Vitsamo компани хамтран сэтгэлийн дуудлагаар нэгдэж эдгээр олон залуучууд сэтгэлийн дуудлагаар нэгдэж энэ газар байшин барих гэж байна. Амьдрал хүн ажиглалтай авахгүй. Ажилдаа орцгой бүгдээрээ.
За бид Фицамо компани борлуулалтын жолооч Бат Эрдэнэ маркетингийн менежер Оюн Чимэг нартай байшингийн барихаар материалаа бүгд буулгаад байна. Энэ нийтдээ 60 гаруй хүмүүс сэтгэлийн дуудлагаар нэгдэж энэ хоёр гэр бүлийн амьдралд нь аж аргал хүсэж гал голомтын бадрахаар энэ цугласан бэлгөө. Ингээ бүгд ажилдаа орохоос өмнө нэг нэгэндээ урам хайрлахын тулд чин сэтгэлээсээ сэтгэлийн дуудлагаар өрөөгөө алцгая тгүү. За танах. Тэгдэггүй яах вэ? Харин энэ байшингийн гүйцэтгэлийг хийх энэ санаачлагыг гаргасан Best House хамт олонны өрөөг сонсцгоё. Бүгдээ ажилдаа гэлзүүлцгаая. За. Ажил хэрвээ. Ажил дэжгүй. Дэжгүй байна уу? Дэжгүй. Амсаатсан байна уу? Хийгээд л шүү дээ. Хамгийн сүүлд хизээ юм ажил хийсэн. Би сайхан энд нэг жолдгийн нөх хөхтэй манай хамт олонтойгоо хурж хийжсэн. Энэ жолдгийн нөх хамт өгсөн юм уу те? За. Бид үгүй хашаа авлаа гэхэд нөх хурж жолдгийн нөх нугалсан. Бидний зорилго бол ажилдаа амжилттай, хамт олондоо нэр хүндтэй, хамт олноо бас урайлж чаддаг, араасаас дагуулж чаддаг ийм хүмүүс байшин барьж өгөх зорилготой. Та бүхний бас бидэнд тавьсан санал чинь бол Бат Эрдэнэ Оюн Чимэг гэдэг хоёр залуу бол хамт олон ажилдаа бас амжилттай ажилладаг залуучууд юм байна гэж ойлгосон. Тэр Бат Эрдэнэ тухай. Бат Эрдэнэ хүн юм манад бол нэлээд олон жил ажиллаж байгаа. Тэгэд ажилчдын нэр хүндэл сайтай. Тэр их хүнлэг сэтгэлтэй шүү дээ. Тэгээд энэ тэнд одоо ажил төрөлдлөө гэхэд манай Бат Эрдэнэ ахрал явж идэг. Тэгэл бүгдэнд нь туслаа явж идэг. Тэгээд энэ их сайхан сэтгэлтэй хүн гэдэг юм. Тэгээд оюун нэгжил болохоор манай маркетинг менежер хийжсэн. Тэгээд ер нь олон жил ажилласан да. Би энэ оюун нэгжийн нөө доор урд нь ажилладаг гэсэн. Оюун нэгж манай намайг ажилд оруулж байсан байхгүй. За. Тэгээд би оюун нэгжт их баярлж явдیں۔ Энэ компанид ингээд олон жил ажиллаж байгаа да. Тэр Бат Эрдэнэ оюун нэгжиднээс л сайн ажиллаж байгаа юм даа манай компанид. Тэр хүндтэй. Тэгээд бидээс ингээд ийм контент хийж. За. Чамайг ажилдаа болгосон юм биш үү Оюн Чимэг ажилд авсан. Ажилд олсон ч яг ажилд авсан. Тий. За. Тэгвэл ажиллаад байж тээ. За, ажил хэрвээ. Сайн байна. Дэжгүй байна уу? Дэжгүй байна. За. Цамад юу гэдэг вэ? Маркетингийн менежер. Маркетинг менежер. Оюун Чимэгтэй хамт ажиллана. Оюун Чимэгтэй хамт ажилладаг. За. Бид нар Оюун Чимэгт байшин барьж ерөнхийдөө энэ байшин хараад Оюун Чимэг яаж эхлэж авах вэ? Юу гэж бодож байна? Хамт ажилладаг хүн юу? Хамгийн дөрөнд өөл хавтал гэж бодож шээ. Яагаад? Ерөнхийдөө Тэглэн хөдлөөд ерөнхийдөө хамгийн сүүлд магадгүй та нар нэг ширээний ард нэг өрөөнд агуул сууж байгаа шүү дээ. Ерөнхийдөө хамгийн сүүлд ерөнхийдөө манайд юу гэж ярьж байсан бэ? Байштай болчихсон, байшинтай болчихсон гэдэг ерөнхийдөө хувийн амьдралын талаар нууцад хэлсэн тохиолдол байна. байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол манай Оюун Чимэг одоо 2 дахь хүүхдэд төрүүлэх гэж байгаа. Тэгээд 2 дахь хүүхдэд төрүүлэхээс өмнө нэг сайхан байшин өөрөх тусгаарлах юмсан л гэж ярьж байсан. Зээл хөтөлтөд компаниас ерөнхийдөө зээл аавна гэж ярьж байсан. Тиймэрхүү л байгаа да. Одоо Оюун Чимэг хэдэн сартай хизээ төрөх юм? 8 сарын 20 дээр байсан баха. За. Хамт ажиллахад ерөнхийдөө бол Оюун Чимэгийн маань ингээд нэг хайр татгаар зан чанар нэг юу вэ? Ер нь бол манай оюунаач мэргэжлийн хувьд маш тайван. Хүнийхээ хувьд ч гэсэн айгүй цагаахан сэтгэлтэй. Тэгээ хамт ажиллахад ер нь ямар ч ажлын ард өдөр шөнө гүйцэтгэе гарчдаг. Ажил нь ажил болдог. Компанид одоо үр өгөөчтэй. Ерөнхийдөө ийм л ажилтай үндэ. Хамт ажиллахад айгүй гоё байдаг. Тэгээ яах вэ? Тэгэхээр найздаа ингээд туслаач хараа зөв хэрэг байна. Гоё юм. Би ойлгох гэдэг шээ. За баярлалаа. Уйл хэрэггүй ажиллаа хийсэн дээр.
За энэ хашаан дотор ажил хийгээгүй банцны захаас өргөөгөө хоёр нөхөр бол бит хоёр л баг шиг байна. Гэхдээ бид нэр хин нэгэнд тусвалж байшин барьж байгаа гэхээсээ илүүгээр амьдралт хайртай, амьдрал тэмүүлэлтэй тэдгээр залуусын урам зоригт улам цочил нэмхийг л зорж байгаа юм. Түүнээсээ бид нэр амьдрал нь хэцүү ядуу гэд хүн болгонд барьж өгч чадахгүй. Бидний барьж өгж байгаа нь нэг сүрхий том зүйл биш ч гэсэн амьдралуугаа тэмүүлж байгаа илүү их өндөрт хүрэхийг хүсэж байгаа эдгээр залуучуудад энэ хүсэл зоригтод цочил нэмж таяг болёо л гэж зорж байгаамаа. Энэ нөхөр бит хоёрт хийх ажилгүй байна. Банцны өөдсөж өрөхгүй байна. За бидний хэсэг нөхөд сэтгэлийн дуудлагаар Дицама компани борлуулалтын борлуулагч Бат Эрдэнэ менежер оюун чивэг нартай байшингаа барьж байна. Бид нар одоо суурийн хэсэг шалаа барьчаад одоо ханаа босгож байна. Гэтэ одоо би бол гайхаад байгаа. Энэ доор нь одоо бетон цутгадаг юм уу гэж. Энэ шал нь өөрөө дулаалгатай шал, чулуун хөвөнгөөр чигдсэн ийм шал байгаа. Тэгэхээр дулаанаа бол алдахгүй. Мань зэн шиг нөхдүүд бол энд бол хадаас мадаас хадна гэж бодлоо юм байна өө. Тэгш бус бариад зүгээр тэгш бурууг энд үзээ явж ясан дээр юм байна. Одоо бид нар ер нь ярилцаад одоогор бол Бат Эрдэнэ оюун чимэг хоёр маань айлын хашаанд аж түрүү амьдарч байгаа. Ерөөдөө энэ газараа худалдаж авч явах иргэнийхээ журмаар энэ газрыг аваад тэгээ эндээ ерөөдөө гэр барьж амьдрах гэсэн ерөөдөө ирээдүйн зорилготой байгаа гэдгийг хамт олон хэлсэн. Бид нар яаж тохироод одоо тэр газраас нь тэр айлынх нь хашааных нь эзэнтэй нь яаж тохироод тэр одоо хашаанаас нь их бүдүүлгэр хэлэх юм бол хөөж байгаа. Өнөөдөр тэр нүүч чадахгүй шүү дээ. Нүүч чадахгүй шүү дээ. Очиж нүүх газар нь айл нүүх байгаа. Гэхдээ би бол тэр нүүх мөнх асуудал чинь мэдэхгүй шүү дээ. Би энэ айлаас ингээл хашаашингаа худалдаж авч байна. Тэг яг өглөө ихт манай нэг байгууллагын контейнер мэтэр буух байхгүй юу? Хизээ буух. Өглөө буух юм. Маргааш өглөө юу? Тий, өглөө. Тий. Гэхдээ өглөө бүр өөрөөр тэр чинь богоноор бууж байгаа байхгүй юу? Тэр хэрэггүй шүү дээ. Тэгэхээр л одоо өнөөдөр л нүүхэл тийм л ажил байна да. Манай хашаа авсан л та. Хашаа авчихсан байгаа юм. За. Тэр нөө цаад гац айл нүгөө байгаа байхгүй. Тэр айл нүгөө үлдээд байгаа. Айл нүүх. Гүг одоо та нар чи ингэж яаж гэрээ болгоод ямар ч гэсэн энэ ахында ч юм уу орж болно шүү дээ бас. Голныхоо тэнд нөгөө 0 мөлж бариагүй юу ич байхгүй. Тэгээд нөгөө Гөр бол манайд л байж байгаа. нөгөө шалаа цэм дээр тутган гээд. За. Бат Эрдэнэ одоо мод болтгоо. Би Бат Эрдэнэ рүү яриад тавьчихсан. Ядаж гэрээ хураач тавьчиад ээж байх. Манайх чи энэ байшинг бол манай компани авч байгаа байхгүй юу? Тийм учраас ингээд хоосон ийм хоосон хашаатай контейнер буулах боломжтой айл худалдаж авах гэсэн байхгүй юу? Тийм үү? Тэгээ бид нар худалдаа авчдаг. Тэгээд одоо энэ нэг айл авахар маргааш контейнераа буулгахар хэцүү болчихдээ. Тийм үү? Үгүй шалмал биш. Цэмжиг тавьчихгүй л энэ чинь ямар шалмал вэ? Өө тэгээд зохицуулна шүү дээ. Одоо тэгээд шалмал нэг юмсан бууж байна. Та нүүлгэх юм уу? Өнөөдөр нүүлгэх юм уу? Нүүлгэх машинууд дууссан. Цамаг байхгүй юу? Цамаг хаа? Тэ ажилдаг. Аа. Тэгээ борлуулалтын том машинууд байгаа. Тэднийг татчихлаа тийм. За. Одоо хүн явах.
Тэгээд энэ хоёр маань ерөнхийдөө хашаанаасаа хөөгдөөд Вицамогийн хамт олон нь тэр хоёрыг нүүлгээд наашаа атсах юм. Гэхдээ Батэрдэн оюун чим хоёр маань одоо ийм байшин тавуулж байгаа мэдээг байгаа шүү дээ. Тэгээд нүгэд ирэхт нь бид нар бүгдээрээ байшингаа барьсан хүлээж авах. Ийм нэг амьдрал тохиолдох ажиглалтай мөчийг хуваалцахад бид нар тун ойртоод байна. Ямар ч бид нар байшингаа гэж зодох хэрэгтэй. Энэ байшин бид нар нэг өдрийн дотор барина.